Дараагийн мэдээлэл танилцуулъя. Умар Солонгос улс Оросын холбооны улстай урлаг соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна. За Оросын холбооны улсын соёлын сайд бүгд найрамдах ардчсан Солонгос улсад айлчилсан. За энэ үеэрээ тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзаж яриа хэлцээ өрнүүлсэн байна. Оросын холбооны улсын соёлын сайд Ольга Любима яриа хэлцээ хийсэн тухай тус улсын эрх баригч хөдөлмөрийн намын Родон Шимон сонины даваа гарагийн дугаарт мэдэгдсэн байна. Ким Жон Уны мэдэгдснээр соёл урлагийн хамтын ажиллагаанд хоёр орны ард түмний харилцан ойлголцол найрамдлын хэлхээ холбоо бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм байна. За бүгд найрамдах ардчсан Солонгос улсын ерөнхийлөгч Ким Жон Ун Оросын холбооны улсын соёлын сайднаар ням гарагт Пинянд уулзаж харилцан ойлголцсон санамж жижигт гарын үсэг зурсан тухай Солонгосын төв хэвлэл мэдээллийн агентлагаас мэдэгдсэн байна. Энэхүү арга хэмжээ нь эрх баригч намын төв хорооны төв байранд болсон бөгөөд Умар Солонгос суугаад Оросын холбооны улсын элчин сайд Александр Мацгороноор оролцож тухайн арга хэмжээд болсон байна. За энэ уулзалт нь Оросын холбооны улсын аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу 2-7 хоног хүрэхгүй хугацаанд 2 дахь удаага Пинянд айлчсны дараа болж байгаа айлчлал болж байгаа. За Оросын холбооны улсын соёлын сайд Ольга Любима мөн нэм гарагт бүгд найрамдах ардчсан Солонгос улсын соёлын сайд Сун Жон Юкютэй уулзаж хоёр улсын засгийн газар хоорондын соёлын солилцоо хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Мөн хоёр тал соёлын яамт хоорондын соёлын хамтын ажиллагааны хилцээрт гарын үсэг зурсан. За тус сонинд мэдэгдснээр Оросын соёлын сайдын айлчлал нь Пинян болон Москвагийн хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн хилцээрийн нэг хэсэг болж байгаа. За энэхүү гэрээгээр хоёр улс харилцан цэргийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл энэ байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл нь холбоотны харилцааны дайтай юм чухал хамтын ажиллагааг өрнүүлж байгаа. За 2024 оны 6 дугаар сард Пинянд энэхүү иж бүрэн стратегийн түншлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш бүгд найрамдах ардчсан Солонгос улс болон Оросын холбооны улс цэрэг армиас ахуулаад соёл урлаг зэрэг олон салбарт бол хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм байна. За Ким Жон Ун Оросын холбооны улсын соёлын сайтай уулзсан хоёр улсын цэргийн бус салбарт харилцаагаа ахиулна гэж найдаж байгаагийн илрэл боллоо гэж олон нийтэд дүгнэж байна.